Тэгээ ер нь 1924 онд Монгол улс үндсэн хуулийг анх батлахад манай 24 оны ардын хурлын төлөөлөгчдийн маань нэлээд хэсэг нь болохоор Швейцар маягийн үндсэн хуулийг Монголд авч иржүүлэх нь одоо чухал байна. Тэр тохиолдолд одоо Монгол улс Швейцар руугаа нэгэн адил өндөр хүчтэй болно гэсэн тийм одоо зүйлийг хүртэл ярьж байна. Швейцар маягийн үндсэн хуулийг Монголд иржүүлэх талаар ингээд бас ярилцаж явж байсан гэх зүйтэй байна. Тэгээд өнгөрсөн 14 оны 2 сард манай нийслэлийн иргэний танхимаас хотын иргэдийн хурлын төлөөлөгчдийн дарга Баталгын одоо чиглэлтийн дагуу Улаанбаатар хотын 152 хороонд нийт 15 мянган өрхийн хэмжээнд одоо судалгаа хийсэн байдаг айл өрхийн тулд. Тэгээд нийт одоо айл өрхийн дундаас гарч ирсэн нэг одоо санал дүгнэлт нэг чухал санагдсан. Ер нь ойрын 20 жил монголчууд тэгж нэг асуудалд тийм сэтгэл одоо юу гэм санаа уурна бүгдээр адилхан байх тийм тохиолдол хоор байдаг. Гэтэл одоо санал асуултанд оролцсон иргэдийн 85% нь шууд дарж иргэдэд оролцохын бодлого бол зөвөө бидний дэмжинэ гэсэн тийм хариулт өгсөн байна. Тэгэхээр миний одоо 20 жил төрийн албанд ажиллаж байгаа энэ хугацаанд яг ингээд иргэдийг дэмжсэн, иргэд рүү чиглэсэн цорын ганц төсөл хөтөлбөр арга хэмжээ энэ одоо Швейцарын хөгжлийн агентлагтай хамтарч хэрэгжүүлж байгаа төсөл болж байгаа гэдгийг бол хэлэх нь зүйтэй байна. To Marcus that in 2011 Mongolian president Швейцарын хөгжлийн агентлагт энэ Швейцар маягийн арчлын тогтолцоо иргэдийн оролцооны чиглэлээр Швейцарын туршлагыг одоо анхаарал судлалмаар байна. Энэ чиглэлээр хамтран ажиллах юм одоо хүсэлтийг тавьсан. Тэгээд Швейцарын тал маань Швейцарын хөгжлийн агентлаг ерөнхийлөгчийн маань хүсэлтийг шуурхаа хүлээж аваад 12 оноос 15 оны 4 сар хүртэлх тийм төслийг ингээд Монголын холбоотой байгууллагатай хамтраад хэрэгжүүлж байгаа. Энэ төслийн бас 2 дугаар шат маань энэ 15 оны 4 сараас эхлээд 17 он хүртэл үргэлжлээд явна.